Ronald Reagan-ы Please remain seated. Thank you. Яагаад 12 цаг болсон бэ гэхээр тий? Нэг ачаалаа. Энэ байна. Инчээстэйч амьдрал буцалж байна. Цагтаа нэг юм руугаа нууцтай жолоосон байхгүй байгаа шүү дээ. Ингээ явлаа. Тэр араа Fisherman's Wharf тэнцээ зургаад оруулаа. Нэг юм орилоод байсан чинь тэнцээний хэдэн гарч утсан шүү дээ. Тэр энэ цагтаа юм шаарсан шүү дээ. Макас их гоё юм биш үү? Тэний дайны үе ах шиг байна. Линкольны үе. Энэ толгоцтой мангар олон харчихсан байна та. Гэхдээ эвгүй харагдсан. Эвгүй болцсон даа чи сая төл рүү нарсан чинь. Нэг эвгүй болчлоо шүү манайхаа. Энэ эвгүй юм бэ. Тэгээ ийшээ ингээ харагч. Тэнцээс дайрлт ирлээ, тэнцээс дайрлалаа. Манайхаа их буугаа бишгээрээ. Сунлаа, буудаа. Зэргүүдний. Ийшээ гарч үзгөө. Тэр араа тэлэг гаргав. Тэр онцгой яах юм бэ харахтаа. Манайхаа төрөв. Сүүлдээ ихсоцоо дараа үнэхээр. Тэр нь илүү хямдхан, илүү хурдаг бас дөрөв байх. Дөрөвчтэй. 2-3 хоног л хангалттай байна. За манай Kentucky Fried Chicken. Бид сая газар даа Лос Анжелес хатад. Вау. Бид ямар ч Ronald Reagan-ы дотоодын нислэг дээр ороод ирсэн байна. A7 гэдэг гэсэн тэнцээ харагдчихсан. Тэгээ энэ ингээ хүлээж аваад ингээ онгоцондоо суугаад явна да. Please remain seated with your seatbelt fastened. Thank you. Нийтдээ бараг 12 цаг явчихсан ирлээ. Тэгээд яагаад 12 цаг болсон бэ гэхээр энэ Frontier Airlines өөрөө цагаа өөрчилсөн байна. Энэ одоо юм сүртэй хаалга бай. Тэ? Зураг авах гэсэн нөө. Ийшээ гарчих. Нэг ачаалаа. Тэд чи хоёр тагч гараад ир. Аваач нь хурдан гараад ирлээ шүү дээ. Тэд 0 давхарлуу. Гарч ирээд Uber утгаад ингэ явчих. 0 давхарт байлаа. 005. Энэ дараагийнх нь. Энэ байна. За. Hello, Mohammed. Yes. How are you? I'm good. За, бүсээ зүцгээрээ манайхаа. Бид хурдны зам руу орсон явж байна. Сэнтиагл шүү дээ. Сан Францискогийн Сэнтиагл. Бодолтой ойрхон юм шиг санагдаад байна. Тэгэж орж ирсэн да, тийм ээ. Мань энэ үнээс асуугаад. Excuse me, sir. Hi. I'm looking for an embassy hotel. Do you know? Okay, thank you. Чаваг ер нь аваад үлдчихэж магадгүй л юм тий. Yes. Тэр үү? Мөн үү? За.
За цагш өнө. За ингээ болоо. Оо, энэ ч ч амьдрал буцалж байна. Тэгээ гой ингээ хараад инээч зав мэдлээл тэгэл надад ч зөв л яах ч. Энэ тос бодол дээр ирчлээ. За. Hey man, how are you? Good. Okay, check in. Okay, I'm gonna give you my passport. Арон хүртэл байна да. Тэ. Тэтгэв ба. За, буудлаа танилцуулах. 0-1 юм байна. Ахын нэлээ хуучны л бодлоо. Тэгтээ цэвэрхэн юм байна уу? Сайхан л зас байсан юм шиг бодвол. Тэгээд тухтай дээрэс нь ямар нэгэн дээрээс нь матрасны хачиг байхгүй л тэгээд асуудал гэлтэй тий. Хазаад авахгүй л гэж. Матрасны хачиг өгөх. Хэрэгцсэн. Өглөөний минь бид өчтөр 1 гэж унтаад одоо өглөө 8 гэж болсон. Тэгээ одоо 10 цаг 15 минут болж байна. Одоо өнөөдөр чи сайхан байна. Дулаахан байна. Тэгээ энэчээсээ бид Сан Францискогийн City Hall руу яваа. Fisherman's Wharf гэлөө. Тийшээ яваад гүүр ороод, Golden Gate гүүр ороод нэг тиймэрхүү төлөвлөгөөтэй байна. Тэнцэнээс 300 м алхаад ингээ ирж гаад ингээ явж гаад энэ ч ингээ City Hall гэдээ байна. Бид одоо ийм зайтай явж байна. Шууд чигээрээ явсаар агаал 70 дээр тулах юм шүү. Fisherman's Wharf руу явж байгаа. Иймэрхүү дээр үеийн барилга нэг одоо гоё дизайнтай үзэмжтэй харагдаж байна. За энэ цагдаа нэг юм руу хөөгөө явсан юм шиг. Бодлоготой явж байгаа шүү вэ. Энэ хонос нь гიშгэ авчлаа. За жолоочгүй такси тэр харагдаж байна да. Ингээ жоо хойрт чи. Жолооч нь байхгүй байгаа шүү дээ. За ингээ явлаа. Тэгээд Инчэнэн Ламбард стритээс эхлээд ингэж шатаар ингэж буугаад энэ хавцаана гайгүй зураг даруулах спот ах шүү дээ. За хэдүүлээ одоо Fisherman's Wharf яа. Оо би чинь татчихаа явуулсан юм шиг. Энэ юм шүү. Оот. Одоо эндээсээ ингээд доошоо ингээд дүг явж гаад тэр доороо тийш ирэхлээр эргээд зүүн гарч ирэхлээр Fisherman's Wharf байна. Доороос нь энэ зогсоод бас гоё юм шүү. Энд ч баахан дрифтер гэсэн юм шиг шүү. Одоо ингээ хэдүүлээ Fisherman's Wharf дээр ороод ирж байна. Манай зочд буудлаас яг цаг алхаж байгаа юм. Гэтэ цаг 30 минут алхаад нөгөө Ламбард стрит гарч ирж байгаа байхгүй юу? Оо, энэ ч зөвхөн гоё болоод ирж тараа. Уур амьсгалаа. Тэр араа Fisherman's Wharf тэнцээ зургаад харуулъя. Тэр шүү.
ийм хөөх юмараа. Хөөх юм. Гэтэ бид нар Азтай нэг ийм өдөрлгөөр нь хурж ирсэн юм шиг байна. Хайвей Батрол гэнэ. Хурдны замын одоо юу гэдэг хурдны замын хуульсгал гэсэн гэх юм уу? I don't have shrimp this color. Нэг юм орилоод байсан чинь тэнцээний хэдэн гар суудсан биз дээ. За хятад татах нь. Хоорондоо л маргалдаад байгаа л та тэнцээ. Тэ баахан цагдаа нар парад юм уу юу юм ямар цаавчаад тэр иш тараа газ хүччээд харуулчих. Тэр өстө дээрийн цагдаагийн машин харагдаж шин. Жамбад нэг сувнир өгч шсэн. Жамбаа харуул та. Яа. Сан Франциско полиц. Гой юутай боллоо шүү дээ. Тэ сувниртэй. Бид нар бас Азтай байна. Өнөөдөр айгүй олон өдөрлөг энэ Fisherman's Wharf-аар болоод өнөөдөр нөгөө Италийн өдөрлөг болж байгаа юм байна Сан Франциско дээр. Тэгээд ийм Итали машин үндэсний Италийн дуу зэрэг тэгээ үзээдсэн чинь дуусах шинжгүй тэгээ явсан чинь өстө ингээ өргөслөд яваад ирсэн тэнцээс бодоод иш орж юм идэм лөө. Өөрөөр байдаг заах шиг. Hi, how are you? Hi, good. Thanks. Number 1, 2. Would you like onions? What onions or both? One is onions. One's no. Yeah. Take away, please. 39. 39? Would like ketchup? Oh wait, Yeah, please. this one, sorry. It's okay. Okay. Thank you. Do you have mayo? Mayo? Sorry. It's okay. Thank you. No problem. Санал олдохгүй хэдүүлээ тэгэл ингээл хэдэндээ. За сага олцоорой. Макас их гоё юм биш. За энэ Сан Францискогийн иргэд амралтаараа нэг ийм Fisherman-аас олгоохээ ийм газар ирж амарцаад ингээд сууцаад юм байна. Одоогоор бол нэг градус бол нэг 17-оос нэг 20 градусын хооронд байна. Айхтар халуун биш, шүүтэн биш яг тохиромжтой өдөр байна уу? Тэ. За энэ ч бас ингээд олон нийтийн амралтын цэг баг шиг байна. Ингээд энэ ч юмаа шалгуулаад цаашаа хоттоо гэдрээд айгу олон одоо манай зайсангийн зам дагуу нэг шорлог хуушур бууд зардаг шиг энэчээс ялгаагүй. За энэ онгоц United Airlines онгоц ингээд энэнгээр ингээд хүмүүст үзүүлбэр үзүүлээд ингээд нисэж байна. Энэнгээр ингээд хэргэлдээл нисээд байгаа энэ онгоц. Энд чинь ингээд нисэж дүүж айгүй ойрхон хотоо ингээд тойроод нисээд байна. Сая энэ нохоо ингээд газар баачж байгаа юм. Тэнгүүт эзэн ингээд галгуурууд хийгээд ингээд аваад ингээд хот цэвэрхэн.
За бидний очих газар чи энэ шүү дээ. Уран барилгал. Уран. Хой гэрэлгээд хой яа тий. Тий, зураг даруулахад амар гоё харагдахаар байц. Тийм дундад ихтний тийм Роми хот шиг. Уран барилга тий. Дотгошоо нь орж болдог гэсэн. Хэдүүлээ онгорхоод яваад очиж орё. Би ч санзаараагүй юм шүү дээ. За энд оо. Найс уу тэгшээ. Ямар гоё юм бэ те? За тэгээ бид саяны энийга үзчихэд одоо алтан гүрлэгөө явлаа да. За тэр харагдаж байгаа. Ингээ хүмүүс бас далайн хэрэг дээр ингээд амарцгааж байна. Энд чинь ингээ алхаад ирж байна даа. За тэр харагдаж байна. Архан байна шүү, архан байна, архан байна. За хүмүүс ингээ энэчээ сайхан ингээ салхилцаагаад гүүхэн гүүгээд барбекю шархан шарцаагаад ингээд байцааж байна да. За ингээ ирчлээ. Тэнцээ зугаа дарж бичлэг хийчихэд ийшээ 0 гарыг. За манайх энэ ч зургаад оруулцгаад одоо харих гээд байж байна. Энэ Port Point нэ. Тэгээ энэ ч ингээ ирсэн чинь ийм хүмүүс амиа орлохоос сэргээсэн юм тор хит тавьсан юм байна. Тийм өчтэй байна. За ийшээ явъя. Юу вэ? Явъя. Харъя. За. Оо, энэ ч өстой гоё үзээтэй газар шүү дээ. Энэ барилга дээр байрлуулсан дээр үеийн буу, өхөр буу гэх юм уу те. Ингээ байрлуулсан гэж байна. 21 үеийн өхөр буу. Хамгаалтын систем юм уу да. Одоо те ямар нэгэн дайралтанд өртлөөхөд тэрнээс хамгаалсан систем. Тэр биш дээшээ хамтдаа гарцгаа юу вэ? Үцгүй хэдүүлээ. Та нар сонирхолтой санагдаж байна уу манайхаа? Одоо би чинь өмнө нь нөгөө Facebook дээр байрлуулдаг байсан бол. Одоо YouTube дээр оруулчихж байгаа. Оо, за зинараа. Энд чинь амьдардаг хүмүүс ийм хэлхээрээс галтгооны хэлхэрсэн бэлдээ байсан юм шүү дээ. Би нөгөө хэдээс төөрчлөө. Нөгөө ч юм саана явж байгаа юм л та. За би буцаа. Тэгж харагдаж шүү дээ. Америк иргэний дайны үе ах шиг байна. Линкольны үе үстэй манайхаа би буруу хэлээг бол. За би нөгөө хэлэг олохгүй бол төөрчлөө нөгөө хэлээс. Энэ ингээд бити үр юм байна. Яна.
Хүүхэд үлээд байна уу юу? Энд чи орой ирүүл жоохон вээгүү эвгүй газар байна те манайхаа. Ха? Энэ юу вэ? За. Юу вэ? Энэ ингээд шатна байгаа юм ба шүү дээ. Эцээ бас нэг ингээд гүүра иргэний дайны үеийн цэргийн хувцас. Хэдэн 1900 он гэж шүү дээ. Иргэний дайны үеийн имлэг гэх юм уу те. Ваа тэр яра. Харна шүү дээ. Гоё матай сонирхолтой. Нөгөө талаас төөрчөд алхахтай байх шиг үзэж чадахгүй маа. Энийг юм хэлээдсэн байхгүй. Яг тухайн үеийн тэр сандалтай. Энэ халдварсыг нь хараа манайхаа. Тэр юу? Нулимс гэнэ үү? Тэгэхээр түүхэл байна л да. Түүх агуулсан зураг тооцоод энэ болгоны ч уншихаар юмэр явцсан штэ. Би ч бүтэнд орсон ба штэ. Бүтэнд орсон байна. Гэс явъя. Санаанд явж байгаад гоё газар олцдог штэ. Гараа ягшоо юу вэ? Шин газар байна. Хоп. Бити хүрлээ. Угаасаа хөрхөгч хүсгүй. Тийшээ гараа. Өдрийг хөшөө гэж хэлж байна. Тухайн үеийн эдлэл хэрэгсэл юм уу да. Тийм ээ. Бити хүрлээ гэж хөрөхгүй ярихгүй. Нэрэ тэр тухайн эдлэл хэрэгсэлгээд энэ хараа цүнх өст материалсан цүнх. Энэ тойл байна хараа. Энэ тойл нь ч та мангар болон харчихсан баг та. Тэгтээ эвгүй харагдсан. Эвгүй болцсон даа чи сая тойл руу нарсан чинь нэг эвгүй болчлоо шүү манайхаа. Шүн хар дарсмаар зүудлэх үе дээ. Энэ миний хор эвгүй юм бэ? Би ч одоо яг зөв юм бичээд байл нү яагаад вэ? Шүн мөн хар дарах үе дээ. Ваа. За. Сая тойл руу орсон чинь нэрээ жоох эвгүй болчлоо. Манай монголчууд чинь энэ хуучны толмойтонд айгүй дургуй шүү дээ. Энэ тойлд харахгүй яваас. Доогуур нь ингэж гадаа. Энэ юу юм? Энэ эзэн хараа ийм юм байсан шүү дээ. Энэ юу вэ дотор? Энэ баримл байна. Энэ ямар том дум бэ? Энэ индиан хүний царайтай. Энэ бол хуучнаар авдар байна шүү дээ. Манайхны авдар. Авдар байна. Энэ дээр үе малгай байна. За энэ ваарч ав. Нийс юу шүү дээ. Энд чинь нөө илэн үзүүлээд өгдөг л. Надад тийм юм харав. Би үзсэн гүнж өнөөгөө. За. Бас сонирхолтой л юм. Тийм ээ. Сонирхолтой л юм. За тийш явахгүйгээр энэ ч нэг нарийнхан шат харагдчихсан. Энэ хараа. Энэ шатаар ингээл 1930-ад оны юм ингээл алхаж ирсэн баг та тий. Энд ч бас нэрээ бичээл амжицсан байна хүүхдүүд. Маш сонирхолтой. Нөгөө төвшгийн хэлгээр маш сонирхолтой. Энэ нөө Ихбоо байрлуулж исэн газар баг шүү дээ. 21 Ихбоо гэжсэн шүү дээ тий. Тэр нь ах шүү дээ.
Ингээ бид нар барилгын хамгийн дээр нь гараад ирчихлээ. Энд чинь ингээд. Энэ ерөөсөө тэр дээр үед хамгаалтын цэг байсан юм шиг байна шүү дээ. Тэ? Одоо гүүрний хамгаалтын систем гэх юм уу? 21 их бууны энэ суурь нь энэ байгаа систем манайхаа. Энэ төмөр байсан байна, төмөр. Тэгээ ийшээ ингээ харагдаж байгаа. Ингээд. Тэгээ энэчээс дайралт ирлээ, тэнцээс дайрлалаа. Манайхаа их бууга бэлдээрээ сунлаад буудаад. Тийм л байсан бах та. Дүрслүүлээ. Тэгсээ дайралт болчихсон юм. Мэдхгүй ямар ч судалж үзнэ. Тэнцээс гараад ингээд алхах юм байлээ. Одоо ашиг шиг. Энд чинь ингээд дээр үед ингээд хүмүүс алхач л байсан бах та тий. Зэргүүд нь ийшээ гарч үзэхөө. Энэ хаацсан байх шиг байна. Тийм байна, хаацсан байна. Тэнцээ яг жинхэнэ бодит зэргүүл сууж. Бодит цагдаа нараа сууж. Энд чинь ингээд эргүүл дээш ингээд эргүүлийн зэрэг дээшээ гараад харж исэн бол харж штэ. За энэ вэ штэ. Энэ чинь энэ штэ. 1864 онд 1934 онд одоо нөгөө нэг гэрэл өдөн штэ нөгөө нааша дуудах одоо тэгээ энэ усан онгоц ингээд явж хахад энэ хүн 1041 нас хүртлээр 1878-аас 1919 оны хооронд гэр бүлтэйгээ энэ чинь амьдраад 18 хүний амийг аварч ирсэн гэж штэ. За тэгээд тэнцэнээсээ ингээ харангуут амар яриад чи хараа. Оо. Нүд боёс чинь тэ манайхаа. Тэрара. Яа, камера унаач бид. Сайн бэхлээ тий. Сайн чичирсэн нааж. Я боли хайрын камера алга болгочихвол унагаачвал зүгээр ингээд бичлэг гэж. Гоё шүү. Алаха намайг хайгаад явж байгаа та тий. Фио. Гоё маа. Монголчуудыг өшөө олноор навчирнаа гэж маш боломж юм байна гэж байна шүү дээ. Ийм үзүүлмээр л шүү дээ. Тэр хараа тэнэг гар өн тэр унчвал яах юм бэ хараа л та. Ямар тэнэг гар вэ? Унлаа шүү дээ. Тэр чи тэр цагдаа нар ашиг боловч. Ямар тэнэг гар вэ? Тийшээ унчвал тэгэл дуус шүү дээ. Энд чинь амар шүү дээ доошоо гарал та манайхаа. Мэдрэл утаагаар ийм багхгүй юу. За. Нөгөө өдөр рүү явъя. Ойлгомжтой. За энэ яагаад баригдсан бэ гэж шүү дээ. Өдөрцөн сайн дээр байсан шүү дээ. Энэ харж байна. Энэ юмд даагаас. Энэ өнөр нь яг дээр үе хараа шүү дээ. Нараа. Нөгөө манайх нар өхөр буудаг лөө. 1684 онд. Энэ зүгээр сум байж шүү дээ. Зөв энэ хаалган нь шүү дээ. Нөгөө миний яриадсан. Өнгөсөн жаан заа. Бараг чулууцсан ба шүү дээ.
За. Ойлгомжтой. Явж байгаа тест гоё газар орж ирлээ. За ингээд гоё. Нар зарч байна. Баяртай Сан Франциско. Баяртай. Бидэд бүр тэнцээсэн Golden Gate-ээс алхаад одоо замынхаа талд орсон ингээд. Далайн эргээ ойролцоо ингээд явж талж байна. Эндээс нэг одоо цагийн зайтай юм уу да алхахад за ер нь нэг сүүлд 9 хотуудаараа дүгнэлт хийгээд юм ярьчтэй юм уу гэж бодлоо. За Солонгосоор хэдүүлээд арьцсан шүү дээ. Тэгээд Солонгосыг бол манайхан мэдж байгаа л үү дээ баг. За яг хөө миний анзаарснаар би чи өмнө нэг 4-5 удаа явж исэн. Тэгж яхад ер нь их анзаарахгүй явж. Ягаад тэр чи 20 баг 20 жил юм байсан чи. Одоо сүүлд ингээ явхад анзаарсан зүйл нь болохоор ер нь их үзэх үзрүүдийнхаа зүйлсийг төлөвлөөд онлайнаар захиалсан дээр юм шиг байна. Билетнүүдээ. Нэгдүгээр хүлээхгүй, удаан хүлээхгүй. Хоёрдугаар болохоор илүү хямдхан байх магадлал ихтэй. Сөүлтэй. Одоо тэр Sky Pass, Sky Tower Mauer гэл ингээд байгаад байгаа шүү дээ. Тэгээд аквариум эдэргээл. За тэгээд өөр үзүүрчсэн ерөнхийдөө Солонгос гэлтгүй ер нь бүх орнд одоо бүх орны үзүр үйлчлэгнүүд тэр аппликейшн дээр ингээд билет юм байгаа. Тэр нь илүү хямдхан, илүү хурдан. Заавал удаан хүлээх шаардлага байхгүй тийм байна. За тэгээ ойлгомжтой метрогоор явж байгаа, автобусаар явж байгаа, яралтай үе таксиар явж байгаа. Буудлын хувьд болохоор Airbnb их зүгээр санагцсан. Яагаад тэгэхээр би ч бас хөөрхөн хайсан зарц бодол. Тэгэхэд Booking.com дээр бол нэлээд үнэтэй харагдчихсан. За ерөнхийдөө хуваар ярих юм бол 30-аас 40% илүү үнэтэй байх чинь зарц бодол. Тэгээ бас тухтай биш. Airbnb болохоор илүү тухтай, илүү том. Тэгээ заавал өглөөний цаг ингээл зарц бодолд ингээл багтаал ингээл эрт босоод ингээл идэх шаардлага байхгүй. Өглөө тэр дэлгүүрээс нь 7-Eleven, CU, GS25-аас өндөг талах малах бүх юмаа авч бэлдээл. Тэгэл өглөөнийхөө цаг хийж байгаа. За Солонгосыг ингээд дуусгая. За Америкт. За эхлээд бид нэр анх ирж байгаа хот нь болохоор ирэх байсан хот нь Сан Франциско байсан. Тэгээд бидэд өөрчлөөд онгоцны билет нь арай хямдхан болоод зүүн эргээсээ баруун эрэг рүү явъя гэсэн. Нэгдүгээр болохоор цаг агаар өвд арай жоохон хүйтнээсээ дулаахан гой бүс рүү очиж байгаа сте. Тэгээд Лос Анжелесаас Япон руу явхад илүү одоо тохиромжтой байгаа аахгүй. За тэгээд Нью-Йорк нь болохоор Нью-Йоркд за нэг 2 хоноход бол хангалттай да. Тэгвэл яг Нью-Йоркт бол зас буудал байрлах үнэхээр боломж байхгүй. Яг тэгэхээр маш их үнэтэй. За яг мөнгөтэй хүмүүс нь тэгээд буудлаа захиалаад Нью-Йоркт юм багаз. Нью-Жерсид байрлана гэх юм бол арай ер нь бол хямдхан боломжийн үнэтэй. Гэхдээ яг хол метро цуулаа, метро автобус хослуулаад явчихж байгаа юм. Тэглээ гэхэд чинь нэг зандаа Нью-Йоркийн төв орлоо гэхэд чинь нэг цагаас цаг 30 минут гэх юм уу. Ингээ явчихж байгаа. За тэгээд Нью-Йоркийн төвд орлоо. Өглөө нь эрх чөлөөний өшөөгөө үзчихнэ. Эрх чөлөөний өшөө бол нэг 2-оос 3 цаг болчихлоо шүү. Тэгээд Нью-Жерси талаас усан онгоцон суугаад Нью-Жерси талаас нэр ингэж болно. Нью-Жерси талаас усан онгоцон суугангуудаа Элис арал дээр буугаад Элис арал дээр юмаа үзэж дуусчаад тэр чинь музей байгаа шүү дээ. Цагаачлалын музей. Цагаачлал ирдэг байсан музей тий. Тэрийг үзэж дуусчаад цаашаа эрх чөлөөний өшөө орчиж байгаа юм. Тэгээ эрх чөлөөний өшөө нь бас нэг 30-40 минут болно шүү. Тэгээд чи усан онгоцоо хүлээн тэгээ ирсээр ингэсээр бараг 3 цаг болчихж байгаа байхгүй юу. За тэгээ эрх чөлөөнийхөө өшөөг даа үзэж ингэж дуусчаад Times Square руу явж байгаа юм. Тэгээд Times Square руу явахдаа болохоор
Нью Жерси талаасаа нөгөө усан онгоцон суугаад ингээ яваад байгаа шүү дээ. Тэнгүүтээ Тайм Нью-Йорк талдаа ингээд бууччих байгаа байхгүй юу? Нью-Йорк талынхаа усан онгоцны зогсоол дээр. Тэнгүүт тэндээсээ метрогоор Times Square руу суугаад Times Square дээр суугаад улааны шугам байлуу шарын шугам байлуу. Улааных байсан сагдаад байна. Тэгээ ингээд суунгуудаа Times Square руу нэг 40 минут явчихж байгаа юм. За тэгээд ингээд ерөнхийдөө Нью-Йоркийн ихэнх үзэр үйлчлэгээний юм дууслаа. Тэрчээд өөр нэг хот штэ тий. За яг хөө тэгээд өөр одоо тэнцээ амьдардаг монголчууд байвал иймэрхүү мархагдуулсан бэ ингээд комент биччихээрэй, үлдээчээрэй хөө. За тэгээд өөр чин тэнцэнээсээ ингээд Вашингтон дэш орчиж байгаа ойрхон юм чин. Манай Улаанбаатар дархны хооронд бишээ 4 цаг бараг 5 цаг явж байгаа байхгүй автобусаар. За яг нисгээр нэг цаг гарна нисэх баха. За тэгээ Вашингтон дэшэд очихоор бид сая хугацаагаа жоохон цөөхөн явчих шиг боллоо. Цөөхөн 1 хоног л байсан. Ерөнхийдөө 2-3 хоног бол хангалттай гэж үзэж байгаа юм. Тэгээд тэнцээ чинь болохоор үзэх юмнууд гэхэлэр ойлгомжтой шүү дээ. Нөгөө конгрессийн гишүүдийн ордон, цагаан ордон, харандаа өшөө, Линкольны өшөө, тэгээд 7 илүү 8 шиг музей байгаа шүү дээ. Мангар олон төрлийн. Тэгээд бид яг нэг нь үзэж байгаа юм. За ингээ 2-3 хоногт бол болж байгаа. За тэгээ хаана барилах нь бол ойлгомжтой. Бидний тэр хавцаа, бидний тэр буудалсан хавцаа байх юм бол алхаа ингээ явчихад боломжтой. За ингээ 2-3 болцлоо. За ингээд юунаасаа DC талаасаа болохоор Сан Францискод ирлээ гэхээр Сан Францискод болохоор бас нэг дороо иж 2 хоног дээдл нэг 3-4 байхад бол 4 ч штэ 2-3 хоног л хангалттай юм даяар. За тэгээ саяны бидний үзсэн хэдийн юмыг үзчихнэ. За дээр нэмэх нь бас би оруулцснаа. Нэмж үзэх үзрүүд юу юм гэдэг. Нэмэлт одоо тэр линк зураг мөрөг нь оруулсан заяа. За тэгээд ингээд ерөнхий дүгнэлтээр ийм байна. Тэгээд дараагийн 2 улсын дүгнэлт. 1 улс. 1 хот, 1 улсын дүгнэлт нь болохоор Лос Анжелес, тэнгүүтээ Японы Токио орж байгаа байхгүй юу. Тийм байна. Ийм учиртай юмуд байна. Ийм байна. Тавчугаа тодорхой хэлэхэд нэг иймэрхүү. Тэгээд бичлэгэн дээр оролцсон болохоор та бүгд тэгээд хараад өөрсдийнхөө янз. Гэтэ ерөнхийдөө манай аялал бол ерөнхийдөө шахуу. Тэгэхээр яг зарим юмаа үзэж амжаагүй байгаа. Үзэж амжаагүй юм би чадлаараа давхар одоо бичлэгийг оруулахыг бодно YouTube-ээс босаад. За гусаач хуулаад тий. За тийм байна. За тэгээд дараагийн аялал хүртэл маргааш тэгэл хийгээд эхэлнэ бичлэгээ. За баяртай. Хөлний хүмүүс ургацсан. Тэгээд энэ урт хөнгөц. Тэгээ ийм хомсны утга авах шүү дээ. Очоо цаахан хомсоо авахгүй бол энэ кэпний урталт ингээд жоохон тулаад ингээд жоохон тулсхийгээд жоохон хөндөрлөх маа байна. Таяр буудлал руугаа ороод байж ах юм уу? За. Тэр орой бүр амар энгүүч шиг энэ чинь шордог мордог. Харин тэдний хүрээд ирчихсэн гэж надад. Үүсэлт нэг юу ийж байна. За ингэ болцсноо. Ginger ale уу? Тий. Дам тэрмэртэй мó. За одох юм аа яач. За. Болцсноо. За. Hi, hey man. It's not done? It's not done? Okay.
How much that red Marlboro? The small one? Yeah, this one would be like Just ask the price. 59. 59. 16. Okay. No. Sorry. $16. But 저기. 자, 많아. Kentucky Fried Chicken. Манай яг Mongolia хаанд KFC гэдэг юм байна. Принцесс. Нэг оройны хоолыг авчт юм үгээд байж штэ. Anything else for you today? How about the single taco? Yeah. Which one is the best one? I like the rubber stick one. Okay. Саяны авсан KFC-ийн төмс нь өөрөө гаргаж ирчихэж байна. Гуугаад байгаа юм уу? Яра. Саус нь. Наа 8 ширхэг дахиад ингэж ирж Монголын KFC-ийг энийг хараа. Сүртэй тий. За чи юу? За бид хацаа бараагаа бэлтгэсэн. Одоо 10 сарын 13-ны 8 цаг 17 минут болж байна. Hey, I'm gonna check up. yeah, number 102. Тэт шүү. Одоо яах? Миний юу түрүүхэн л 65 байсан. Өглөөчлөөсөн болохоор 65 таар байсан юм л та. Одоо 76. Бараг 80 руу орно уу? Өөбөр ирчих. Hey, how are you? I'm good. Sorry. Hi, how are you? Just a security question. For all your bag is inside any plasma or liquid, No, sir. any lithium battery, No. laptop. Thank you. Have a good day. Бид сая газар даах Лос Анжелес хотод. За тэгээ энэ чэнэс ачаагаа хүлээж авчаад манай зочд буудлын руу болохоор Uber $98 байна. Автобус Rome to Rio гэдэг аппликейшн өгөхгүй. Тэгээ тэрнгээр харсан чинь шууд явах автобусс байна. Тэр нь хүний $10 гэж авах шүү. Flyx гэсэн бус үү? Тэгээ яварчсан ачаагаа авчаад тэр автобуссын чинээс яаж яад ийдэг. Харъя. Аваантай шүү те. Тэгээ манай захиас апартмент гэсэн даунтауны ойролцоолтой. Тэгэхээр сол бах наах үсттэй тэгт. Манайх ч таа хэмтэх юм те. Улаанбаатар шинэ сэдвэр үтсэн 45,000 такси яваадсан. Чи 100 батар гэж 360,000 төгрөг. Вау.